За энэ удаад арат механизмын кинематик шинжилгээний бодлого авч үзье. За манай бодлогын нөхцөлд бол арат механизмын кинематик өдөвч. За энд өгдөн зураг хэлбэрээр за шүдний тоо Z1 нь 24, Z2 нь 20. За 3 дугаар арааны шүдний тоо 64, 4 дугаар араных 18, 5 дугаар араных 36. За хөдлөх голын буюу 1 дугаар арааны эргэлтийн тоо 1200 эргэлт минут. За араануудын мод бол 10 мм гэж өгөгдсөн байна. За энэ өгөгдлийн дагуу бид 1200 эргэж байгаа эргэлт маань хөдөлгөөнд дамжахдаа 2 дугаар араа маань хэд эргэж байгаа болон за ааш хөтлөөр за дүүнчлэн 4 5 дугаар араануудын эргэлтийн тоо хэд болохыг тодорхойлох зорилготой. За арат механизмын кинематик шинжилгээг хийхэд бол аналитик болон граф аналитик гэсэн үндсэн хоёр аргаар хийж болно. За ингээд өгдөрөө энэ хоёр аргаар тооцоог хийж үзье. За эхлээд нэгдүгээрт нь аналитик арга. За энэ арга нь болохоор зэрэг эрх хөдөлгөөнд дамжуулдаг механизмуудын кинематикийн үндсэн параметр болох дамжуулалтын харьцаа буюу дамжуулах тоог ашиглаж тооцоог хийдэг. За кинематик шинжилгээг хийхдээ арат механизмынхаа бүтцийг ерөнхийдөө бүгдөө бол мэдсэн байх ёстой бол таарна. За манай авч үзэж байгаа арат механизмын хувьд бол өөрөөр хэлэх юм бол 1-р араа эргэснээр 2-р араанд хөдөлгөөнд дамжуулж за 3 хөлөөнгүй байгаа араан дээгүүр өнгөрөх үедээ ааш хөдлөөрийг эргүүлэх хөдөлгөөний нэг шатлаар дамжуулж за дараа нь ааштай нэг гол төр суурцсан байгаа 4 араа болон 5 дугаар араатай харьцахтаа 5 дугаар голд эрг хөдөлгөөнийг дамжуулсан ийм бүтцтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай тохиолдолд гадаад дотоод харьцалтай дан дагуулраатай Джеймс редуктор гэж нэрлэх планетар механизм болон геометрийн тэглэх нь үл хөдлөх энгийн арат механизмаас үүссэн нийлбэл механизм байна. За нийлбэл механизмын хувьд ерөнхий дамжуулах тоо бол шалтгаан шатал тос бүрийн дамжуулах тооны урьж өртөө тэнцүү байх ёстой. За тэгвэл манай тохиолдолд бидний онлын мэдлэгийн үндсээр авч үзэх юм бол ерөнхий дамжуулах тоо за өөрөөр хэлбэл гадаад дотоод харьцалтай дан дагуулраатай Джеймс редукторын бэллээсийн тэмээнэ давуу нэгээс ааш руу 3 зогссон байх үеих дамжуулалтын тооны 1-р шатлалын үржүүр за дээрэс нь 4-өөс 5 араануудын дамжуулах тооны үржүүртэй тэнцээ байх ёстой. За гадаад дотоод харьцалтай дан дагуулраатай Джеймс редуктор буюу планетар механизмын хувьд бэллээсийн томын ёсоор за 1-ээс ааш руу 3 зогссон байх үед үндсэн томьёо за хөтлөх голын эргэлтийн тоог хөтлөгдөх голын эргэлтийн тоот харьцуулсан харьцаатай тэнцүү бөгөөд энэ нэг дээр нэмэх нь Z3-ыг хуваах нь Z гэсэн нэг гэсэн томьёогоор тодорхойлогдно. За энэ томьёог авч үзэх юм бол за Z3 Z1 шүдний тоо бидэнд мэдэгдэж байгаа. 1-р арааны эргэлтийн тоо голын маань эргэлтийн тоо мэдэгдэж байгаа учраас эндээс бид бол за хөтлөөр хүч нэрлэгдээд байгаа ааш мөчийн эргэлтийн тоог тодорхойлох бүрэн боломжтой. За тэгвэл эндээс олох юм бол за E1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь Z3-ыг хуваах нь Z гэсэн томьёогоор тодорхойлогдно. За энэ томьёон дээр байгаа өгөгдлийг орлуулсны дараа бол хөтлөөрийн эргэлтийн тоо бол за 372 зууны 33 эргэлт минут гэсэн үр дүн гарч ирж байна. За өөрөөр хэлэх юм бол 1200 эргэж ясан эргэлт маань энэ арат механизмаар дамжигдаад ааш дээр хөдөлгөөнд дамжигдэх хэрэгтэй бол 372 зууны 33 эргэлт минут хүртэл одоо буурж дамжигдсан байна гэж үзэж болох юм. За үүний дараа бид дараагийн шатлал болох 4-өөс 5 араанд дамжуулалтын тоог бисч болно. За
геометри тэглэх нөлөөдлөх энгийн арга механизмын хувьд бол за хөтлөх голын өнцөг хурдыг хөтлөгдөх голын өнцөг хурданд харьцуулсан. Усын өнцөг хурд буюу эргэлтүүдийн харьцаа нь за Z 5-ыг байх нь Z зөрөвтэй тэнцүү байдаг. За энэ тохиолдолд бол хөтлөөр болон дөрөвдүгээр араа нэг гол дээр суудсан байгаа учраас бол ааш хөтлөөр дөрөвдүгээр арааны эргэлтийн тоо бол ижил байх ёстой. За бид ааш энэ дөрвийг буюу тэгээ дөрөвдүгээр арааны эргэлтийн тоог мэдсэн эндээс бид за 5 дугаар арааны эргэлтийн тоог тодорхойлох боломжтой болж байгаа. За тэгвэл 5-ыг олох юм бол 4 дуурайны эргэлтийн тоог хуваах нь Z5-ыг хуваах нь Z гэрсэн томьёогоор тодорхойлогдно. За эндээс тоо холбогдлуудыг томьёон дээр оруулах юм бол за 5 дугаар арааны маань эргэлтийн тоо 163 за 166 эргэлт минут гарч ирнэ. За хасах утга маань бол яг хөтлөх голынхоо эргэлтээс эсрэг эргэлттэй гэдгийг бол илэрхийлж гарч илэрхийлдэг тий хасах тэмдэг маань бол. За одоо бид бол ерөнхийдөө ааш хөтлөөрөх эргэлтийг олчлоо. 4 дугаар арааныхаа эргэлт, 5 дугаар арааныхаа эргэлтүүдийг ерөнхийдөө тодорхойлсон бол одоо 20 дугаар арааны эргэлтийг тодорхойлох шаардлага үүсэж байна. За энэ үед бол бид хөдөлгөөн сөргүүлэх аргыг ашиглаж тооцоог хийн. За өөрөөр хэлэх юм бол бид хөдөлгөөн сөргүүлнэ гэдэг маань болохоо зэрэг бол тухайн одоо механизмда хөтлөөртэй тэнцвэр хэмжээтэй эсрэг чиглэлтэй хурдыг санаанаасаа нэмээд өгчөд за хөдлөөр хөлгөөнгөө олж энгийн арга механизм шилждэг. Тэр үндэслэгдсэн юм арга байдаг. За тухайлбал манай тохиолдолд 1-р араа E1 нь ийшээ эргэсэн гэж үзвэл за гадаад харьцалтай араа байгаа учраас 2-р арааны эргэлт ийшээ энэ 2 нь за хөтлөөр маань болохоо зэрэг энэ Виллисийн үндсэн томьёог авч үзэхэд бол 1 дээр нь ерхэн Z гурван хувахан Z-ний дэг тоо маань эрэг тоо байх учраас ерөнхийдөө ижил хөтлөн хүчтэйгээ ижил чиглэлтэй эргэлттэй байх нь бол тогтоогдож өгч байгаа. За энэ бол за энэ ааш байх хэвээр. За тэгвэл үүний эсрэг чиглэлтэй тэнцвэр хэмжээтэй эргэлтийг санаанаасаа нэмж өгнө гэсэн ойлгоц гарч ирж байгаа. Хөдөлгөөн сөргүүлнэ гэдэг маань хасах тэмдэгтэй энэ ааш. За өөрөөр хэлбэл 372 100-ны 33 гэдэг тоог санаанаасаа нэмээд өгчих юм бол энэ хоёр эргэлт маань хоорондоо үүсгэж хөтлөөр зогсоод за 1-р араанаас эргэлт 2-р араа 2-р араанаас 3-р араа эргэж одоо геометри тэглэх нөхөд хөдлөх энгийн арга механизмд бол шилжиж байгаамаа. Тэгэхээр зэрэг энэ одоо онолыг үндэслэж бид бол энэ хоёр арааныхаа эргэлтийн тоог бол тодорхойлох ёстой. За тэгвэл сөргүүлсэн үед бид дамжуулах тоог олж үзэх юм бол өөрөөр хэлбэл геометри тэглэх нь өл хөдлөх арга механизм шилжчихсэн буюу сөргүүлсэн үеийн дамжуулалтын тоо 1-2 араанд за ааш зогссон байх вэ гэж үзвэл за гадаад харьцалтай цилиндр араа байгаа учраас энэ бол Z2-ыг хуваах нь Z1-тэй тэнцүү. За гэхдээ энд бол бид хөдөлгөөнийг сөргүүлсэн үеийн эргэлтийг тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ нэг ааш зогссон байхыг хуваах нь энэ 2 ааш зогссон байхыг харьцуулсарчаатай тэнцүү. За тэгэхээр зэрэг эргэлтүүдийг бид нэмэхдээ эрх хөдөлгөөний нэмэх онолд үндэслэж явна. За ижил чиглэлтэй эргэлтүүдийг л нэмнэ. Эсрэг чиглэлтэй эргэлтүүдийг л хасах байдлаар тооцох хэрэгтэй. За тэгвэл манай тохиолдолд 1-р арааны эргэлт маань цагийн зүүнний дагуу эргэлттэй. За сөргүүлсэн хөдөлгөөний эргэлт маань цагийн зүүнний эсрэг байгаа учраас энэ тохиолдолд бол бид хас тооцох болно. Энийгээс асах энэ ааш гэдэг. За энэ хоёр арааны хувьд эргэлтийн чиглэлийг тооцож үзэх юм бол 1-2 дугаар араа гадаад харилцаатай байгаа учраас 20 дугаар арааны эргэлтийн чиглэл цагийн зүүнний одоо эсрэг болоод сөргүүлсэн хөдөлгөөний эргэлтэд ижил чиглэлтэй байгаа учраас эдгээрийг нэв тооцох хэрэгтэй. Гэхдээ чиглэлийг тооцох болно. Тэгэхээр зэрэг бол
За N 2-оос хасах нь N нэмэх нь N-аас ерөнхий хасах тэмдгээр тооцох хэрэгтэй гэж тийм. За энэ томьёон дээр бид өглүүдээ ордуулчих болох юм. За тухайлх юм бол хасах тэмдэгтээ Z2 гэдэг маань бол манай тохиолдолд за 2 нь Z2 нь 20. За Z1 нь болохоор зэрэг 24. За бидний тооцож болсноор өгдөл ёсоор бол 1200 эргэлт минут. За тооцооллын үр дүн бол хөтлүүрийн эргэлтийн тоо 372 зууны 33 байх. За доотлолт нь болохоор зэрэг бид N2 хасах тэмдэгтээ N2 хасах нь. За бидний тооцсон 372 зууны 33 гэсэн эргэлтээ. За тэгэхээр зэрэг энэ тэнцэтгэлээс бид N2-ыг олох боломжтой болно. За тэгвэл N2 нь болохоор зэрэг тохиолдолд 720 зууны 29 эргэлт минут гэж олдож байна. За өөрөөр хэлэх юм бол бид аналитик аргаар дамжуулах тоог ашигласнаар за ийм байдлаар бол тооцоолыг хийх боломжтой. За зорилго бүгдээрээ таръя. За 1-р араа 1200 эргэж авах үед за 2-р араа маань бол 720 зууны 10 зууны 29. За 3-р араа бол хөдөлгөөнгүй байгаа учраас эргэлтийн тоо тэгтээ тэнцүү. За хөтлөөр гэж нэрлэгдээд байгаа тэ хүчийн маань эргэлтийн тоо болохоор зэрэг 372 зууны 33. За 4-р араа хөтлөөр 2 нэг гол дээр суудсан бай. Ийм учраас бол энэ хоёрын эргэлтийн тоо бол ижил байна. За харин 5-р арааны эргэлтийн тоо бол 163 зууны 66 эргэлт минут гэж олдож байна. За одоо бүгдөө графа аналитик аргыг авч үзье. Графа аналитикийн аргыг авч үзье. За графа аналитик арга маань болохоор зэрэг хатуу бие эрг хөдөлгөөнд явуулд үндэслэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол эрг хөдөлгөөн хийж байгаа биеийн сумын хурд бол тухайн биеийн өнцөг хурдыг за тухайн цагаас эргэлтийн тэглэх хүртэлх радиусаар өсөж тэнцүү гэдэг онолдуул үндэслэх ёстой. За үндсэн томьёон дээр байгаа параметруудыг тодорхойлъё. За тэгэхээр зэрэг маа тохиолдолд бол радиусуудыг тодорхойлох шаардлагатай болно. Өөрөөр хэлэх юм бол за O1 төвийг тойроод AC-г эргэж гэнэ гэж үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол O1 A гэдэг бол радиус нь болж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол тухайн арааны маань хогч доргийн радиус гих мэтчлэн. За гих мэтчлэн бид бол ерөнхийдөө араануудынхаа радиусыг эхлээд тодорхойлчихъя. За тухайлх юм бол R1 радиус нэг баах нь 2 буюу за модуль маань 10 гэж өгөгдсөн. За шүдний тоо нь болохоор зэрэг бол 24. Энийг хоёрт хуваах юм бол 120 мм буюу 120 мм буюу 0.12 м байх хэрэгтэй. За үүнтэй адилаар бид 2 дугаар арааныхаа хогч доргийн радиусыг тодорхойлчихъя. Тэгвэл 10-ыг үржих нь за шүдний тоо нь болохоор зэрэг маа тохиолдолд 20. Тэгэх юм бол энд 100 мм буюу 0.1 м гэж тооцогдно. За дараа нь өдөрөө R3-ыг олъё. Тэгвэл MZ3 хуваах нь 2 буюу 10-ыг үржих нь за 3 дугаар арааных 64 байгаа. Хуваах нь 2 гэвэл 320 мм буюу 0.32 м-тэй тэнцүү байна. За 4-р арааны радиусыг тодорхойлвол 4-р арааны MZ4-ийг хуваах нь 2 буюу 10-ыг үржих нь 18 хуваах нь 2 гэвэл 90 мм буюу 0.9 м гэж тооцогдно. За ингээд бүгдөө кинематик шинжилгээ хийхдээ өөрөөр хэлэх юм бол O1-ийг
O1 төвийг тойрч эргэж байгаа нэгдүгээр арааны А цэгийн шумуу хурдыг тооцох хэрэгтэй. За ингийн тулд бүгдөө нэгдүгээр арааныхаа өнцөг хурдыг тодорхойлох хэрэгтэй. За өнцөг хурд бол эргэлтээс хамаартайгаар P1-ийг хуваах нь 30 гэж тооцогдох хэрэгтэй бөгөөд 300-ны 14-ийг үржих нь хуваах нь 30 гэвэл эндээс өнцөг хурд нь 125-100-ны 125.6 секундын хасах нэсээр тооцогдох юм аа. За ингээд бүгдээр А цэгийн хурдаа тооцъё. Тэгвэл А цэгийн хурд нь бол манай тохиолдолд за омега нэг өнцөг хурдыг үржих нь R нэгтэй тэнцээ байх хэрэгтэй. За шумуу хурдны хэмжээ өөрөө вектор хэмждэг хүн. Хэрвээ бид төрслөх юм бол өнцөг хурдныхаа эргэлтийн дагуу тухайн цэгээс эргэлтийн хөдлөх зайдаа 90 градус чиглэлтэй вектороор төрслөгдөнө. За тооцоож модулын олъё. Тэгэх юм бол 125 100-ны 6-г үржих нь за манай радиус бол 0.100-ны 12 м гэж олдсон байгаа. За энэ үгдийг тооцсны дараа А цэгийн шумуу хурдны хэмжээ маань бол 15 0.0-ны 72 м сөхөд гэсэн утгатайгаар тодорхойлогдно. За одоо бид А цэгийнхаа шумуу хурдыг тодорхойлож хоёр арааны өнцөг хурдыг тооцно. За өөрөөр хэлэх юм бол хоёр дагуул араа маань 3 хөдөлгөөнгүй араан дээгүүрээ гусалтгүй өнгөрч байгаа учраас за ширхэгслийн зэг дээр бол дандаа төлцөг нь бол тодорхойлогдож байдаг. Төлцөг нь хурдны ихсэн зургийн төв буюу төлцөг бол тодорхойлогдож байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тухайн агш нь за P төлцөгийг дайраад омега 2 өнцөг хурдаар эрх хөдөлгөөнөөр ойлгогдно гэсэн. За манай тохиолдолд бол А цэгийн хурд тодорхойлогдсон. За тухайн төлцөг хүртэлх зай маань болохоор зэрэг бол AP буюу 2R байгаа учраас А цэгийн хурдыг мөн 2 арааны хувьд буюу тэ 2 эрх хөдөлгөөн хийж байгаа битийн хувьд бичих юм бол омега 2-ыг үржих нь AP буюу омега 2-ыг үржих нь за эндээс энэ хүртэлх зай гэдэг маань 20 дугаар арааны радиусыг 20 дахин орсонтой тэнцээ байгаа. За эндээс бүгдөө омега 2-ыг олж болно. За омега 2 гэдэг маань болохоор зэрэг бол А хуваах нь 2 R2-тэй тэнцээ. За олсон утгуудаа тухайн тэгшгэлдээ оруулсны дараа бол 20 дугаар арааны өнцөг хурдны утга маань болохоор 75 100-ны 36 секундын хасах нийт зэрэг гэж тодорхойлогдож байна. За тэгвэл манай одоо хөтлөөр гэж нэрлэгдээд байгаа мөчийн маань үзүүрийн цэг тий өөрөөр хэлэх юм бол одоо энэний O2 цэг бол 2 араа буюу 2 бие дээр оршиж байгаа цэгийн хурд байж болно. Тэгвэл бид O2 цэгийн хурдыг омега 2 өнцөг хурдаа ашиглаж нэг талаас тодорхойлох боломжтой. За нөгөө талаас хөтлөөр дээр оршиж байгаа O2 цэгийн хурд гэдэг бол омега H өнцөг хурдаар эрх хөдөлгөөн хийж байгаа биеийн үзүүрийн цэгийн хурд болох боломжтой. За энэ бүгдийг тооцох юм бол бид O2 цэгийн хурдыг олж бичих боломж үүснэ. За энэ бол омега 2-ыг үржих нь R2. Өөрөөр хэлэх юм бол өнцөг хурдаа бидний яриад байгаа шугам хурдны хэмжээ бол өөрөөр хэлэх юм бол энэ хурд гэж ойлгож болох юм. Тэгвэл O2 цэгийн хурдыг олохын тулд тухайн цэгээс эргэлтийн хөдлөх зай гэдэг чинь R2 зайтай тэнцээ өгөөд энэ бол O2. За нөгөө талаас энэ шугам хурд маань бол одоо энд байгаа омега H өнцөг хурд тий омега 2 омега H өнцөг хурдыг энэ хөдлөх зайгаар үржүүлсэн үжигтэй тэнцээ яаж таарна. Тэгэх юм бол омега H-ыг үржих нь O2 H гэж. O2 H гэдэг зайгаар үржүүлсэн үжигтэй тэнцээ байж таарна. За тэгвэл O2
OH гэдэг зай маань болохоор зэрэг бол за 1-р агааны радиус, 2-р агааны радиус хоёрын нийлүүртэй тэнцвэ. Өөрөлдөх юм бол 1-р нэмэх нь 2-р агааны радиусын нийлүүрт. Радиусын нэмсэн нийлүүртэй тэнцвэ. За эндээс бид омега ацид өнцөг хурдыг олох боломжтой болно. За энэ болохоор зэрэг бол омега 2-ыг өрчих нь R2-ыг хуваах нь за R1 дээр нэмэх нь R2 гэсэн томьёогоор тооцож болох боломжтой. За энэ дээр тоо холбогдлуудаа орлуулсны дараа омега H өнцөг хурдны утга бол за 34 100-ны 25 секунд гэж тодорхойлогдно. За мэдээж хөтлөөр болон 4-р ага нэг өнцөг хурдны хуулиар эргэж байгаа эрх хөдөлгөөн байгаа учраас тохиолдолд энд за BC-ийн хурдыг мөн тодорхойлох боломж үүснэ. За өөрөөр хэлэх юм бол BC-ийн хурдыг олох бүрэн боломж үүсэж байна гэж ойлгоно. За тэгвэл омега H хурдыг мэдж байгаа учраас BC-ийн хурд нь бол нэг талаасаа омега H-ыг өрчих нь за энэ бол нөгөө 4-р агааны өнцөг хурд байгаа учраас R4 за нөгөө талаасаа авч үзэх юм бол 5 агааны хувьд авч үзвэл O5 тэглэхэд орж ирэх бие хувьд тооцох юм бол омега 5-ыг өрчих нь R5-тай тэнцвэ. За эндээс бид мөн омега 5-ыг тодорхойлж болно. Тэгвэл омега 5 тэнцэх нь омега H R4 хуваах нь R5 буюу за омега 5 нь болохоор зэрэг 17 за 125 секундын хасахны зэрэг гэж тодорхойлогдож байна. За бид эрх хөдөлгөөний ондыг асгасан учраас дандаа өнцөг хурдаар өнцөг хурдаар бол тийм эргэлтийн характеристик хэмжээгийг тодорхойлсон. За одоо бүгд үүнийг эргэлт рүү шилжүүлэх бүрэн боломжтой. За эргэлт рүү шилжүүлэхийн тулд бол өөрөөр хэлэх юм бол өнцөг хурд эргэлтийн хамаарлын тэгштэглийг ашиглаж болно. Тэгэх юм бол энэ 2 нь бол за омега 30-ыг үржих нь омега 2 хуваах нь P гэдээ олчж болж байгаа. За омега 2-ын хооронд 75/36-ыг орлуулад бичсэний дараа энэ 720/29 эргэлт минут. За яг үүнтэй адил байдлаар бид энэ H-ыг олж болно. Тэгвэл энэ H нь болохоор зэрэг энэ H нь болохоор зэрэг 327/27 эргэлт минут. За энэ эргэлт маань бол 4-р агааны эргэлттэй тэнцүү. За 5-р агааны эргэлтийн тоог тооцож үзэх юм бол энэ нь болохоор зэрэг 163/61 эргэлт минутыг тооцогдно. За тэгэхээр зэрэг өмнөх аналитик аргаар хийсэн тооцооны үр дүн болон за бидний граф аналитик аргаар хийсэн үр дүнгууд маань бол маш ойролцоо буюу харьцангуй алдаа маш бага гарч байгаа учраас тооцоол үнэн болох нь тогтоогдож байна.